Зайсан байцгаана уу? Өнөөдөр би найзындаа урагдсан байгаа. Тэгээд намаа маань найз ирж сайхан шүл уугаараа гэсэн гой монгол хоолоо хийж дайлаа гэсэн. Тэгээд найзынх руу явахаас өмнө ирсэн комментуудаа бүгдийг уншичаад тэгээд явъя гэж бодлоо. За тэгээд манай найз бол амар гой хоол хийдэг. Би тад харуулнаа ямар хоол хийснэ. За тэгээд манай найзтай суусан хүн бол хотод нь олон хэр жаргалтай байна. За эхний бичлэг одоогоор болохоор 7 коммент хүмүүс бичсэн байна. За тэгээ манай найзууд амжилт хүсээд зүрх явуулсан байна. За тэгээд амжилт хүссэн комментууд бол нэлээд байгаа юм байна. Манай аав бичсэн байна. Манай оюутан ангийн найз бас бичсэн байна. Энд нэг юм сонирхолтой коммент байна. Яаж ийм бүрх газар удаан амьдарч чадваа гинэ. За би энийг нэг дэлгэрүүлээд ярих хэрэгтэй юм байна. Тэгээд бусад комментуудаа харчаа тэгээд эргээд энийг бол дэлгэрэнгүй ярья гэж бодлоо. За хоёр дахь бичлэг нь болохоор Ирландаас, Австралиас манай үеэл холбогдоод тэгээд бид хоёрын ярьсан ярилцлага явж байна. За энэ дээр бол нэг охин сайн охтой амжилт хүсье эхлэл гой болжээ. Сонсоход чихэнд ойр дотно гэхгүй юу гинэ. За баярлалаа. За бид хоёр бол цаашаа үргэлжлүүлээд нэлээд ярилцлага ол хийн. Тэгээд тэр олгоноос бас Ирланд, Австрали руу явж байгаа хүмүүс нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл авч чаднаа гэж бодож байгаа. За гурав дахь бичлэг нь болохоор би ажлынхаа талаар ажлаа ерөнхийдөө яг юу хийдэг гэдгээ танилцуулаад хийсэн. За тэгээд энэ дээр маань бас нэг коммент байна. Тэгээд сайн байна уу, Ирландд сурахад виза авахад санхүүгийн баталгаа ямар байх шаардлагатай вэ? Дэлгэрэнгүй мэдээлэл өгж болох уу? Ихэнх оюутнуудын хувьд энэ их чухал байдаг гэж бодож байна гэж байна. За Ирландын виза амжилттай авахд хамгийн голлох хоёр л үндсэн зүйл байдаг. Нэг нь болохоор яг энэ хүний асууснаар дансны баталгаа, нөгөөх нь бол суралцах зорилгын захиа. За тэгээд энэ дансны баталгаа бол яг ерөнхий хамгийн доод шаардлага нь бол 10,000 евро буюу 40 орчим сая төгрөг дансанд байршиж авах хэрэгтэй. Гэхдээ тэр нь болохоор яг ингээм амьдрал дээр буугаад ирэхээр тэр таны өөрийн дансан дээр байх юм уу? Эсвэл таны батлан даагчийн дансад байж болох юм уу гэдэг нь болохоор наснаасаа хамаараа тухайн хүний ажил, хөрөнгийн байдал, гэр бүлийн байдал гэдэг юм уу те. Яг ингээд хувь хүний ард байгаа бүх мэдээллээс хамаарч энэ дансыг яаж бэлдэх вэ гэдэг нь бол гэдэг төлөвлөгөө гаргаж ирдэг байхгүй. Тэгэхээр яг зөвхөн танд тохирсон хувилбар байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэрийг ингээд мэдхийн тулд манай Илай сургуулийн Монгол төлөөлөгч нар цаг тавлаад очиод уулзаад тэрнгөө мэдээлэл бол авах боломжтой. За тэгээ манайхан дээрэс нь нөгөө суралцах зорилгын захааг нь бол манай заяагч жаргал энэ төр яг хажуудаа суулгаж агаад за яг яасан ингээд шууд тэр хүнээс ингээд асуугаад за ингэсэн юм байна. Тэгвэл ингээ энэ хооронд юу болчих вэ? Тэгвэл энийг ингэж нөхөж гэдэг юм уу те. Тэр байдлуудыг яг тухайн хүн болгоны кейс дээр ингэж тааруулж тэгж явдаг байгаа шүү. За одоо нөгөө нэг дэлгэрүүлж ярих гэсэн асуултанд руугаа оръё. Асуултанд хариулахын тулд хамгийн түрүүнд миний сэтгэл зүйтэй холбогдож гарч ирнэ. За би өмнө нь бичлэгээрээ хэлжсэн те буудлын спортоор 10 жил хичээллээд тэгээд буудлын спорт гэдэг бол хүний анхаарал төвлөрөл тэгээ өөрөө өөртөөгөө ажиллах тэр зүйлийг бол бүр ингээд тултал нь ингэж гаргаж ирдэг. Тэгээ яагаад тэгэхээр тэр галын шугамн дээр би өөрөө л тэр бууг бариад гохыг дараад хараагаа ингээ харж байгаа тийм. Надаас өөр хинч биш. Тэгэхээр бүх юм ингээд миний гарт байгаа гэсэн тэр юм сэтгэл зүй бүр ингээд тэр жоохон байснаас л ингээд суугаад ингээд явж исэн гэсэн. За тэгээд тэн дээр ингээд нэмэгдэх нь сэтгэл зүйгээ ингээд тогтвортой байлгах тийм дасгалууд бол бид нар аюул хийж исэн. Тэгээ хамгийн энгийн дасгал бол амьсгалын дасгал байж байгаа. Тэгээ дээрээс нь төсөөллийн дасгалууд бол маш их орж ирдэг. Энэ дасгалуудаар ингээд хийсээр байгаад тодорхой амжилтанд хүрээд яг ингээд зогсчихж байгаа. За тэгээ тэрийг ингээд явуулахын тулд болохоор яг ингээд мэргэжлийн дасгалжуулалтаас гадна яг сэтгэл зүйн төвшний одоо тэр уналдаас ингээд дээшээ гаргаж ирэхэд мэргэжлийн хүний тусламж бол хэрэгтэй болсон. За тэгээд сэтгэл засалж хэмжээ Эрдэнэбаатар багш надтай ажиллаад тэгээд ингээд миний бүх
одоо таагүй зүйлс, бүх таагүй дурсамжууд уналтаас гаргах тэр бүх зүйлсийг бол надад зааж зөвлөж өгчээсэн. За тэгээд хамгийн гол зүйл нь юу байдаг вэ гэхээр ерөөсөө ингээд хүний сэтгэл хөдлөл болвол хүнд маш их одоо сөргөөр нөлөөлдөг те мэдрэмжүүд нь. Тэгэхээр тэр мэдрэмжүүдийг одоо юу гэдэг юм бүр ингээд бага насандаа замаа багшаа хэлж байгаагаар бол бүр ингээд хүнийг төсөөллөөр нь ихийн хөвлөө рүү ортол оруулчаад тэгээд тэрнээс нь ингээ имчилгээ ингээ хийдэг гэд тэгж явдаг. Тэгэхээр ингээд ерөөсөө гол нь төсөөллийн техникүүд маш их явагдав. Хүний далд ухамсарт нөлөөлөх одоо таагүй дурсамжууд, таагүй мэдрэмжүүд бүгдээрээ ингээд маш олон жил хуримтлагдаад явцсан байгаа шүү дээ. Тэгэхээр тэр болгоныг ингээд яг нүүр тулаал, шатаахын шатаагаал, арилгахын арилгаал тийм байдлаар одоо имчилгээ хийж явдаг. За тэгээд тэр болгоныг ингээд хийж явсаар агаад яг ингээд 0 түвшний яг одоо цэвэрхэн байдал руу ингээ ойртож ирж байгаа. Тэгээд тэр далд ухамсарт яаж нөлөөлдөг вэ гэхээр сэтгэл судлалын шинжилгээ ухааных нь байдлаар болвол орой унтахын өмнөх унтаа сэрүүний завсар өглөөс ирэхийн унтаа сэрүүний завсар тэр үед яг нөгөө транс байдалд хүн байхад тэр үедээ далд ухамсарт нөлөөлвөл хамгийн юм үр дүнтэй байдаг гэж байна. Тэгэхээр унтахынхаа өмнө одоо өөрийгөө маш сайхан эрүүл одоо өөрийнхөө хүсэж байгаа зүйлсээ ингээд мэдэрч унтах те өглөөс ирэнгүүтээ бас түүнийг ингээд мэдрэх би ингээд маш сайхан тайван эрүүл байна, маш сайхан амжилттай байна гэдэг юм уу те одоо юу гэж чинь тэр олгоныгоо ингээд бүгдийг та механикаар өөрийнхөө далд ухамсар руу суулгана гэсэн үг. Тэгэхээр тэрнээс өмнө тэр одоо таагүй дурсамжуудыг л уг нь бол ингээд арилгах хэрэгтэй мэл. Тэгвэл ингээд хүн болгон бас сэтгэл зүйчтэй шууд ингээд холбогдоод имчилгээ хийлгэх хэрвээ боломжтой бол би үнэхээр энийг бол зөвлөмөр аа. Яагаад тэгэхээр дээшээ доошоо болдгоо хүн гэж байхгүй шүү дээ. Робот л биш болвол те. Одоо жишээлбэл буудлагынхныг болвол яг сэтгэл хөдөлгөөн юм шиг ийм робот шиг байх руу ингэж тэмүүлдэг байхгүй юу. Гэхдээ хүн л болсон хойно хизээж тийм зүйл бол байдаггүй. Ямхын төдийд ч гэсэн сэтгэл хөдлөл бол заавал байж идэг. Тэгэхээр энгийн хүмүүст бол бүр ийм байгаа штэ. Мэргэжлийн хүнээс ингэ зөвлөгөө аваад тэр хүмүүсийн юу ярьж байгаа бүгдээрээ нөгөө YouTube дээр байдаг тийм мэдээлүүд байгаа штэ. Тэдрээс ингээд аваад та бүхэн өөртөө ингээд их туршиж үзэж агаад хамгийн өөртөө зохицсныгоо одоо хийж явсаар агаад уналтаас эсвэл сэтгэлийн тэр таагүй байдлаас салах тийм аргатай болох хэрэгтэй гэж байна. За энэ хүн яг яагаад ингэж бичсэн бэ гэвэл би ингэж бодож байна. Ирланд бол маш бага нартай. За тэрийг би хэлжсэн те. Тэгэхээр энэ шинжлэх ухаанаар бол батлагдсан юм билээ. Наргүй байх юм бол хүн ингээд ганцаардах мэдрэмж илүү авдаг. Нартай бол ийм хантай мэдрэмж айгүйх авч идэг гэж. Тэгэхээр ихэнхдээ юм бүгдгээр байхаар ялцчгүй л юм жоохон эвгүй байхын хувьд байна. Гэхдээ энд бид нар яах хэрэгтэй вэ гэхээр багаар ажиллах хэрэгтэй. Би өмнө нь хэлснээр одоо танд тохирсон тэгээ та яг ямар хүмүүсийн дунд баймаар тэр хүрээлэлээ олоод тэгээ тэрнтэйгээ ингээд хамт байх хэрэгтэй. Тэгээд нэг маш сайн дэмжиж тэгээ ингээд хамтдаа хөгжөөд явбал маш сайхан байна. За энэ бүрхэг газар яаж би өөрийнхөө сэтгэл зүйн ингээд доктортой байлгадаг вэ гэдэг аргуудаас хаваалцъя гэж бодож байна. За хамгийн түрүүнд бол Ирланд маш сайхан байгальтай. Хотын төвөөс 20-30 минут галт тэргээр явбал гой далайн эргүүдээр очичдаг, гой уулууд байгаа тий. Тэгэхээр ингээд манайхан байгальтайгаа маш сайн ойрхон байвал хүний сэтгэл санаа бүр ингээд аяндаа сах гоё сэргээд ирдэг. Өмнө нь хэлсэн одоо миний буудлагаас сурсан бүх тэр амьсгалын дасгалууд, бодлын дасгалууд тэр олгоныгоо бол би ингээд бас одоо болтол аваад явдаг. Тэгээд байнга хэрэгтэй үед нь бол ингээд хэрэгжүүлээд явцдаг байна. За тэгээд жишээлбэл хүмүүс ингээд окторгон хоосон чанар гэж ярьдэн штэ. Тэгэхээр одоо ингээд сэтгэл хөдлөлөд байх үед нь окторгоод хүн гарт одоо байна гэж ингээд төсөөлвөл тэнд ямар ч тийм сэтгэл хөдлөх зүйл байхгүй штэ. Зүгээр ингээд ажиглаад байж гэн тэ. Тэрийг ингээ өөртөө сануулахын тулд миний фэйсбүүкийн бэкграунд зураг болвол тийм окторгон зураг байх жишээний тий. Тэгээд дээрэс нь ямар нэгэн тийм таагүй мэдрэмж мэдэгдэхтүүдэд л би нэг дотгошоогоо авахгүйгээр би ингээ гадагшаа өгнө үү. Жишээлбэл энд ийм аяга байлаа гэж бодоход
одоо таагүй мэдрэмж мэдгэдэгтүүдэд л би наяганд тэрийг ингээ өгж байгаа. Би энийг авахгүй шүү гэсэн тийм техникийг ингээд давтаал ингээ явж байгаа. Тэгэхээр та нар ч гэсэн өөртөө тохирсон тийм одоо арга техникүүдтэй болчих юм бол тэр нь бол танд насан туршдаа бол туслах юм байгаа шүү. За ингээд би мах руугаа явлаа. Баяр та.